Тэгэхээр сүүлийн үед төсөв хямрлаа гэж байна. За улс орны эдийн засаг хямрчлаа гэдэг нэг тийм бужигнаан болоод байна. Тэгээд бас нарийн харахаар хямрал ихэд цаашаа ингэсэн байдалтай байгаа даа. Жишээлбэл эдийн засгийн өсөлт нь одоо нэг 6 орчим хувьтай байгаад байна тий. Тэгэхэд үндсэндээ бол бараг 97-8 оноос хойш жилийн 6 орчим өсөлттэй байнга л явж ирсэн. За яг хүмүүс 17% өсөлтөд санагалцж байна гэсэн байдлаар харж болох юм шиг. Гэтэл нөгөө талаар энэ дотоод болж байгаа үйл явц энэ юмнуудыг харахаар бүр туйлдаа өрөөд өнөө маргааш уулчих гээд байгаа юм шиг. Тэгэхээр энэ юу харуулж байна гэхээр ёстой нөгөө баярын хэлдгээр стандарт төсөл болоод байх шиг байна. Энэ улсад тий. Яг ингээ гаднаас зарим нэгэн шалгуур үзүүлэлтүүдийг харахаар Монгол ерөнхийдөө гайгүй. Яг дотроо байгаа бид нар харахаар туйлдаа орсон хямралд орсон юм шиг. Энэ хоёрын дунд зарим үзүүлэлт нь гайгүй, зарим нэг суларсан энэ хоёрын дунд л нэг бодлон байгаа тийм. Яг гол бодлооны асуудал юу гэхээр хоёр юм дээр л төвлөрч харах хэрэгтэй юм шиг. Нэг банкны систем, санхүүгийн систем. Хоёрт энийг гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гэдэг байгаа шүү дээ тий. Одоо бол яг нэг 2008 оны төвсөнд төгссөн юм байна л да. За энэ хоёрын л зөрүү баг шиг байна. Эдийн засгийн өсөлт 17.6% нэг сонгуулийн жил биш үү тий. Тэр жилийн шалтгааныг бол би юу гэж боддог вэ гэхээр тухайн жилд хүмүүст амралтын мөнгө гэдэг хүмүүсийн гадар нэг мөнгө өгсөн шүү дээ. Тэр мөнгө өгсөний дараа бол эдийн засаг огцом тэлтнүүд 17.6. За одоо манай засгийн газраас авч байгаа арга хэмжээнүүдийг харахаар яг тэрний эсрэгээр өөрөөр хэлбэл хүмүүсийн гар дээрх мөнгөийг татах чиглэл рүү явчихад байгаа байхгүй тий. Асуудал бол сая шинэ жил тэмдэглэж байгааг харахад хүмүүс нэг сүрхий хямарсан шинэ жил алга сэтгэл зүйн хямрал өндөр байх шиг байна. Гэхдээ хизээ мүдгүй одоо яг хямралыг одоо огт мэдрэхгүй байгаа энэ хүмүүс рүү энэ хямрал бол ороход бэлэн болчиход байна. Гол хямрал бол яаж юм гэхээр манай улсын нэг толгой эдийн компани гэдэг тэр эдийн компаниуд за тэрүүгээр дамжиж гарч байгаа валютын урсгал тийм ээ. Урьдчилангаас бид нар хэлээд лээсэн над төв банкнаас явуулж байгаа бодлого чинь энэ инфляцийг барьж чадахгүй байгаа. Энд чинь энэ улсыг сүйтгэж шүүгэнээс яг тэрлэгээр орчих шиг боллоо. Тэгэхээр яаж шалсан үндэсний нарсын банкны систем л ороод байна л да. Тэрнээс бусад санхүүгийн салбарын хямрал нь байгаа болохоос эдийн засгийн хямрал руугаа орохдоо зөвхөн том компаниуд нэр хэмжээнд орчих. Тэрнээс одоо доошлох хэмжээр л байгаа шиг шаардлага. Тэгээ яг дахиад нөгөө битэрий 3-4 жил хүмүүс тайлбарлаад ялангуяа энэ ард түмний өмнөөс шийдвэр гаргаад байгаа төрийнхөнд засгийнхөнд энийг нэг анхаарч чи энийг анхаарахгүй тохиолдолд бол энэ хүн төрөлхтнийг санхүүгийн системээр нь дамжуулж мүлжээд байгаа энэ орчин үеийн империализмын хамгийн төгс хэлбэр болох тийм санхүүгийн систем буюу мөнгө гэдэг тийм санхүүгийн империализм маань өөрөө нүдэнд харагдахгүй газар нутгийн хүнтэй тэгээд оюун санаатай бүгдийг ингээд барьцдаг тийм тогтолцоо байна шүүгээ тайлбарлал. Нэг хэдий жилийн хурдан нэг өдрийн өмнө нэг цагийн өмнө нэг минутын өмнө гэсэн янзарч аваад эргээд шарах бахта зовлон бахта гарна шүү. Одоо шарах гэдэг байгаа нь яг өнөөдөр шиг ингээд нэг мөн сүулдэ ерөнхийд нь хагалт байдалтай авчичлаа шүү дээ. Тэглэн шүү дээ. Өөрөөр нэг талдаа өрөндөө баригдаад өтөндөө идэхдээ бүр яахаа мэдхэ болцсон төмөн олон байна. Мөн үү? Нөгөө талдаа энэ 90 оноос хойш орж ирсэн либерал онолд итгэсэн. Итгэвгүй ч гэсэн тэр нь өөрсдөд нь их ашигтай байсан. Амьд өөрийнх нь амьдрал болоод алдар нэртэй албан тушаалтай тий нэг мөнгө хөрөнгөтэй юм шиг бас 20 жил явцсан. Одоо сүүлийн үед нь хүмүүс их хэрэг дуртай болсон олигарх гэд нэрлэгдээд байгаа. Улс төр бизнесийн бүлэглэлийнхний бүлэглэл нь шүү дээ. Тэдний нэгсэн ийм хоёр байдалд хуваагаад тэгээ ерөнхийдөө манай улсын маань дотор төлөв нэг хоёр туйллуу нь хагарлуу авчиад шүү дээ. Их хүчтэй шахаж байна. Хүчтэй шахаж байна. Тэгэхээр энэ бол манай дээр хүн төрөлхтний хувьд шинэ юм биш. 97 оны Азийн хямрал гэдэг байгаа. Зүүн Азийн хэдэн бидний дөнгөж 90 онд энэ арчил зах зээлийн чөлөөт нийгмийн төлөө шилжиж байгаа үед Азийн барууд гэж магтагддаг байсан улсууд
Яг 97 онд өстой яг энэ манайгийн өнөөгийн Орсын нөхцөлд ороод тэрнээс хойш одоо өндөөж босч ирсэн ус байхгүй. Тэгээд дэлхийн хэвлэл мэдээлэл нөгөө доолрын хэвлэл мэдээлэл тэр тэгвэл тухайн мэдээлэл явуулахгүй. Тэр их гоё 90-ад онд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийгээд янз бүрийн тэр 90 онд манайд хийгдсэн шиг тэр шокинг терапи гэдэг байгаа цочмог эмчилгээний эмчилгээний арга энэ төргээд байгаа юмнуудыг хийлгээд тэгээд тэр эмчилгээнийхаа дараа өндихгүй нэг байнгын тийм судалтай хөөгчийг тусад залгуулсан өөр нь байнга нэмэгдчихэд ард түмэн улам ядуурчихэд болцсон хуучин сацарнуудыг ерөөсөө дэлхийн үйл мэдээлэл гаргадаггүй байхгүй юу. Тэгэхээр энэ бол шинэ юм биш. Тэр хуучин сацид систем багтдаг байсан улсууд чиний туйлаад өндихгүй бүгд орцсон өрөндөө болчихсон Украин байна. Тийм. За тэгээд энэ талтай болохоор Азийн тэр баг гэж хэлэгдээд байсан улсууд яг үндсэндээ бол бүгд их л хэцүү бас яг манайг өнөөгийн нөхцөл шиг тийм байдалд орчсон л явцгааж байгаа шүү дээ. Тэдний чи одоо нөгөө барлуу гэж хэлэхэд байцлаа. Тийм Тайланд, Филиппин энэ төргээд нөгөө магтагдаад байсан Индонез тэгсэн улсууд нь яг нэг яг геополитикийн ач холбогдлоор хятадынхаа энэ зүүн Аз тэр Японы наад иргэдэг байж байгаа Солонгос хамгийн уртлын тэр үзүүлж байж байгаа Сингапур Архийн Хонконгийн төрөл геополитикийн ач холбогдол нь автаагүй учраас тэднийг дамжуулаад энэ санхүүгийн империалистууд юм хийгээд байгаа учраас тэр улсууд нь бол өнөөдөртөө ямар ч нэг юм амьд ингээ явцгаагаад байгаа байхгүй юу Хонконг, Сингапур, Солонгос энэ төр. Тиймээс биш геополитикийн ач холбогдол нь алдагдчихсан Тайланд, Филиппин, Индонез тэр улсууд бол яг одоо манайх шиг болоод аль хэдийн 97 онд ингээд нухуулаад болсон байхгүй. Тэгэхээр бидний одоо айгүй тийм болгоомжилж 4 жил ярьсан нийтээрээ бид эндээс нийлж ойлгоцож гарын шүүг санаа зовоод байсан процесс энэ бол нэг тийм одоо ухаантайтай биш бас нэг санаа зовж энэ чи олон жил судаллаа яавал Монгол эндээс нэг шархвахтай гарчихуу дараа нь эргээ бид нар яаж эндээс харин одоо манайхны томьёолд байгаа тэр хөгжил гэдэг замлуу зөв орчих уу гэдэг үүднээс л санаа зовжлдог тэр чинь яваад ижил зөндөө ярьсан шүү дээ. Манайхан тэр Солонгос одоо 5 баруун туршлага гэл тэрлүү танаа хошуураад байна. Өөрийг мэдхгүй. Уг нь бидний жинхэнэ судлах хэрэгтэй туршлага бол Латин Америк, Африк тэгээд энэ хөгждөггүй дандаа хөгжиж байгаа гэж орнуудын туршлага. Бид нар голдуу эдрийг харж иж эдээс сургамж авах юм бол бид нар эдрийн улснуудыг тойрч гарнаа л гэдсэн. Тийм энэ зүгээр наад чи сая зөв гэж гарцаа авахгүй бид нар биеэрэл үзэж гарах юм шиг. 90 оных бол яг манайх харьцангуй одоогийн шиг ингэж их хөрөнгө оруулалт энэ төр гэсэн юм орж ирсэнгүй. Хөрөнгө оруулалт тэр үед бол дахин шүтдэг тэр бол яваач юм байлаа шүү дээ. Гэтэл одоо хөрөнгө оруулалт асар их хэмжээгээр орж ирээд эдийн засаг одоо глобалчлагдсны одоо ихний үр дүн нь шүү дээ. Одоо хөрөнгө оруулалт гэдэг нь нэг талаас улс орны хөгжүүлж байгаа мэд сайхан харагдуулдаг гэсэн нөгөө талдаа ямар том сүдэртэй вэ гэдгийг одоо бид нар яг аяг тоглон дээр хэлж байгаа. Тэгэхээр нөгөө саяны энэ ярьсан юуныхаа үргэлжлэлээ болгоод зөвхөн тэр Азийн орнууд ч юм уу хуучин коммунист орнууд биш. Америкт хөрш байдаг уртлын твийнх нь Латин Америкийн Өмнөд Америкийн орнууд яг энэ технологиор нь өгтлөө мөлжүүлээд өрөндөө ороод босцоогоод өмнө самуун болоод дайн байлдаа иргэний мөргөлдөө энтертэй хүртэл хүрээд бас л дайрыг өнгөрцөн замууд байхгүй юу? Тийм зэрэг эргэлтүүд болоод явцсан замууд байхгүй юу? Тэгэхээр ингээд жоохон олигтойхон энэ арт түмний хөдөл өмнөөсөө санаа зовдөг. Тэгээ нэг жоохон юм бодоод байдаг бол төрийнхэнд уриалмаар байгаа байхгүй юу? Юм хараач. Сүүлийн 30 жилийн дэлхийн бүх нэн шин түүхийг харчхад өнөөдөр манайд байгаа болоод байгаа процесс аль хэдийн болчихсон юм баггүй юу? Тэрэн дундаас тэгээд нэг ёстой нэг нороо нуусан тасарчихгүй мултарсан уус үндэстнүүд байна. Бүр дахиж нэг хэсгтээс ихгүй болцсон. Ямбитлаа мүлжүүлээд бүр ингээд нурчихсан сүүрлөгөө явцсан уус үндэстнүүд ч байгаад байна шүү дээ. Европын ерөнхий үндэсний колониас Африк бол яаж өгүүлв? Тийм. Америкчууд яг урталт үйдэг. Өмнөд Америк нь ямар хөө байдалтай. Тийм. Тэгэхээр ингээд нэг иймэрхүү томсгсон байдлаар ерөнхий нэг сүүлийн 30 жилийн нэн шин түүх дэлхийг хараад тэгээ энэ доллар болон бусад валютад нэрлэгдээд байгаа тэр фунт стерлинг евро гэсэн үндсэн гурван өөрөөр нэртэй боловч эдд нь хоорондоо нэг тийм санхүүгийн империализм л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нэг ингэ сайн харж авчаад тэгээ манад 90 оноос хойш хийсэн процесс юу одоо юу гэдэг үйлдэлүүдийг харах юм бол угаасаа энэ юу чи айгүй тодорхой гараад ирэх байхгүй юу. Тэгээ 90 оны нөгөө 20 дугаар тогтоол хөөрхий бидний аав ээж минь социализм үед өстө хуруу умсаа мааж цуглуулсан хоримтл нэг шин хоёр дахин үнэгүй болсон. Өөрөөр одоо нөгөө инфляц, девальвац гэх янз янзаар нэрлэгдээд байгаа шиг нэг шөнө л ерөөсө
2 дахин худалдаа авч чадвар нь буурсан инфляцид төрийн хүчээр хийж байгаа байхгүй инфляцийг тэгж мэдэрсэн. За тэгээд дараа нь тэрний оны бүх хуримтлалыг 2 дахин үнэгүй болгосны дараа шинэ үндсэн хууль батлагдах хүртэл бол 4 төгрөг хэдэн мөнгөөр албан ёсны тооцоонд хэрэглэгддэг байсан албан ханшийн өөрчлөлтүүд нэг 200-д өгсөн баг. Өөрөөр тэр үед баг юу 200 биш ээ 92 онд чинь баг 300-400 одоо хамаагүй тэр юу хэлэхэд нэг тэр 2 жил дотор баг 10 дахин төгрөгийг девальвац хийж өгсөн байхгүй юу. Өөрөөр одоо энэ улс төрчдөд болон судлаачдад хэлэхэд 90 оноос хойш төгрөг доллартай ямар хугацааны графикаар динамикаар хэдэн хувийн девальвацд орж явж ирсэн. Тэр болгонд нь валютын сан дэлхийн банк болон янз янзын гадаадын хөрөнгө оруулалт гэдэг мөн залиудаа ашиглаад тэгээ манай хууль эрхийн орчинд ямар хуулийг шургуулсны дараа яг тэр үр дүн тэгж гарч ирсэн гэж харж чадах юм бол 20 эдхэн жилийн одоо бүгд амьд байж байгаа бүгд энэ ордонд ихэнх сууцгааж байгаа хүмүүс харчих юм бол уг нь аюул амархан дүр зураг гараад ирж байгаа байхгүй юу? Гар дүр зураг нь. Тэгээд яг энэ дэр нэгэнт ингээд гэж учраас өнөөдөр монголчуудад ингэж хоёр туйлын хуваагдаад жоохон буруу үйлдэлийг ялангуяа төрийн зүгээс ард түмэн рүүгээ хандаж хийх юм бол энэ туйлдсан ард түмэн чинь бас алим болгон хүү төвчээр нь барагдсан шүү дээ. Ийм үйлдлийн төрийнхнийг би одоо их онцгойж уриалмаар байгаа. Ихэнх таньдаг хүний хувьд та нар энэ саний хэлээд байгаа шиг сүүлийн 30 жилийн дэлхийн том хямралуудыг хараад дандаа доллартай тухайн улсын мөнгөнд тэмдэгтээ ханш унсан өрөндөө баригдсан гэсэн хоёрхан шалтгаанаас болоод хямралууд гарсан байгаа. Эдийн засгийн биш дандаа санхүүгийн хямралаас нийгмийн хямрал руу тэгээд тухайн улс үндэстний сүүрэл мөхөлтөй холбогдсон бүх тийм гүнзгий хямрал болж хувирч байгаа болохоос биш. Ерөнхийдөө цаагаар тайлбарлахдаа бол эдийн засгийн хямрал гэдэг байхгүй юм яриад байгаа боловч биш. Яг санхүүгийн системээр нь дамжуулаад нийгмийн хямраачдаг. Тэр нийгмийн хямрал нь өөрөө төр засгийн хэмжээнд очиж тэгээд зөв шийдэгдэхгүй бол нэлээд удаан бас гарцтай хохирлтой мултарддаг тийм л юмыг хийгээ яваад байгаа. 97 оны Азийн хямралыг одоо шалтгааны тайлбар гэхээр одоо олон хүмүүс наацхан эдийн засгийн хүмүүс толгойд нь орж ирэхгүй. Тэр миний толгойд орж ирж байгаа нь үйлдвэрлэл хөрөнгийн салбар руу хит хөрөнгө оруулалт хийснээс болсон гэсэн ганцхан тайлбар. Цаанаа бол айгүй өөр юм байна. Тийм яг одоо наа чи одоо яг манайхтай адил. Өнөөдөр манай барилгын компаниуд бүгд ашиг байдахгүй алдагдaltaй болцсон. Тийм үү? Тэгээд дээр нь хичнээн барилга нь борлогдохгүй. Өөртөө нөгөө талдаа хүүн тоолороор эргээд хүүн яваад идэг. Барилга нь борлогдохгүй нэг хоноод сар болоход хүүн нэмэгдээд байгаа учраас барилгын өртгөн нэмэгдээд идэг. Тэгэхээр энэ бол угаасаа гэтэл энэ шинэ юм биш. Эрэлт бол байна уу? Тэгэхээр энэ нэгэнт ингээ болдог процесс учраас яг санийхаа үргэлжлүүлээд ихэд энэ өнөөдөр түмэн олонний өмнөөс төлөөлөөд за ямар нэг байдлаар тэр саарл ордонд очиж суудсан хүмүүс бүр хичээнгүйлэн тэднээс өнөхөр хүсэхэд гуйхад та нар бүр хэрэг болгоо сүүлийн 30 жилийн дэлхий дээр болсон хямралуудыг санхүүгийн хямрал яаж нийгмийн хямрал тэгээд тэр нь бүр төр ард түмний хоорондын хямрал болгож идэр зохион байгуулж ингэж доторт нь бүжигнуулж исэн гэдгийг сайн хараад тэгээд ямар нь эндээс ямар хуу шарахтайгаар ямар нэг гараа гогон баг шарахтайгаа зөв гарч чадсан гэдээ нэг хараад тэгээд 90 оноос хойш Монгол болсон доллар төгрөг хойны ханшийн өөрчлөлтийн динамик ба шүү дээ. Тэрийг зүгээр ингээ хөсөлтөөр нь ханшийн өөрчлөлтөөр нь харчингуудаа тэр хооронд нь Монголд үйл ажиллагаа яг болж исэн төрүүд гарч исэн хууль эрхийн орчингууд хуулиуд тэрнээс бий болсон орчингууд гэдэг ингээ хараа явчих юм бол аюулгүй амархан гараад ирэх байхгүй л да. Би бас нэг юмыг бас тайлбарлах гэдэг төсөв баталж байгаа хүмүүс хэлэх гээд байгаа байхгүй. Осгол төсөвдөр хяналт хийх гээл үзээд байгаа юм. Осгол төсөв бол бага шүү дээ. Ерөнхийдөө бол ойлгомжтой тийм. За цомгтгол явсан явгүй болдог. Гэтэл энэ төсвийг унгаж байгаа сарын ганц асуудал юу бол шалтгаан бол төсвийн хөрөнгө оруулалт. Тэгэхээр яг таны хэлдгийг хэлэх гээд байхгүй юу? Юу гэхээр оёгаа нэг хэлжсэн тийм 500 саяар анх төсвөлөгдсөн одоо Говьтай аймгийн нэг суманд барих гэж байгаа спорт зал өнөөдөр 5 тэрбум 100 саяын өртөгтэй болсон байгаа байхгүй юу? Гэтэл яг барилгын материалын үн өссөнөг үл өсөөгүй. Тэврийн зардал өснөг үл өсөөгүй тийм. Гэтэл тэр хоёрын хооронд яагаад өртөг 10 дахин өсвөө гэдэг бол цаад нөгөө яг одоо манай хямралын шалтгаан байгаа даа байхгүй юу? Тэ? Өөрөөр хэлбэл энэ талаас зээл авсан хүн өсөөд нөгөө барилга нь удахгүй удаашрах тусам өртгөн тэнгил талаад байгаа. Энэ юу гэхээр энэний цаад ганцхан санхүүгийн асуудал байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл цаад мөнгө хүлэл нөгөө банкны тогтолцоо, өөр зүйлийн тогтолцоо байгаа болохоос
Тэр байж спорт зал нь орчин үеийн технологи нэвтэрсэн юм байхгүй. Бүр том спорт зал барих гэж байгаа ч юм байхгүй. Одоо энэ дээр яаж юм манай төсөв хөрөнгө бүгд нурж байгаа байхгүй. Яг хөрөнгө оруулалт хэтрүүлэндийн шалтгаан энэ дээр байна. Яг тэрийн шиг одоо бол манад гарч байгаа бүх хямралын 10 дахин тэр нөгөө өртөг өсөж байгаа шиг ямар ч шалтгаангүй хот 10 дахин өсөж байгаа шиг бий болсон тэр шалтгаан бол яг энэ цэвэр санхүү мөнгөний махнастай. Тийм санхүү мөнгөний залилангаж болцоонд байгаа байхгүй. Тэгэхээр дахиад хэлэхэд энэ үзэж байгаа энэ телевиз үзэж байгаа төмөө олондоо за ялангуяа тэр шийдвэр гаргаж байгаа гэхэд төрийнхэнд өнөөдөр ийм эзэгтэй нэлээд шийдвэрлэх үед байгаа байхгүй да. Аль болохоор тийм монголчуудын байнга ихмэлж явдаг. Бие биентэйгээ хит их муудсан, хорсон, өсрөгсөн нийгмийн тийм буруу энерги, сөрөг энергитэй үйлдэлүүд хямралыг үүсгэхгүй үднээсээ зүгээр саяны хэлдэг байдлаа нэг сайн харчаад тэгээд яг одоо энэтэйгээ уяад ер нь бид нар яг сүүлийн хэдэн жил мөнгө санхүүгийн ямар бодлогоор явцсан юм бэ? Ингээд харж чадах юм бол айгүй амархан мултраа гарч шалтгаан ч өөрөө гараад ирчихнэ. Тэгэхээр шалтгаан нэг нь тодорхой болчих юм бол тий шалтгаан тодорхой болох юм тэр шалтгаанаас үүссэн онш тодорхой онш тодорхой тохиолдолд эмчилгээ зөв болно гэсэн үг байхгүй тий эмчилгээ. Тэгэхээр ер нь Монголын нэг монголчуудын нэртэй үс бидэртээ захиж явдаг ээж аав маань шилдэг нэг айлаас ирэхээр авдраа уух гэж агуу үг байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр монголчууд үнэхээр айлаас ирэхээр авдраа уух цаг болцсон. Авдраа уух нь гэдэг нь одоогийн хэлээд байгаа энэ төрийнхний тайлбарлаад байгаа оюутлогоо 5 толгой биш байхгүй юу? Авдраа уух гэдэг нь бас яг энэ ядуусын эм өгч биш. Тийм өгч биш. Өөрөөр одоо энэ авдраа уух гэдэг нь юу юм гэхээр ерөөсө биднийг энэ төлөв байдал руу авааччихсан. Монголын төр нь үнэхээр юмаа мэддэг бол энэ явуулж байгаа мөнгө санхүүгийн бодлого нэг сайн үз. Эн чинь гол хорлоод байгаа авдрагч юм байхгүй юу? Тэр Монгол банкны бодлогын хүү гэж яг юу хэлээд байгаа. Тэр Монгол банкны бодлогын хүү маань өөрөө эдийн засгтэр ямар үр нөлөө үзүүлээд байгаа. Одоо энэ аюулгүй амархан жишээгээр тайлбарчаад болно шүү. Өнөөдөр засгийн газар нь жилийн 15% хүүтэй төгрөгийн өрийн бичиг гаргаад тэгээд одоо энэ гоё хэллэгээр бол зах дээрээсээ мөнгө босгоод тийм бүр өгдөг гуйгаад бадарчилж байгаа. Бадарчилж штэ. Тэгэхээр хар засгийн газрын өрийн бичгийн жилийн 15% хүүтэй. Хүү төлн засаг. Тэр хүү хинээр төлөгдөх юм. Татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөнө. Өөрөөр засаг ард түмний өмнөөс 15% хүү төлнө гэж баталгаа гаргаж хүмүүсээс мөнгө зээлж байгаа гэсэн үг. Хоёрдугаарт нь Төв банкны үнэт цас өчтөрч байна уу? Бодлого нь 13 болсон. 13 боллоо гэсэн. Тэгэхээр энэ чинь 13% хүүг Төв банк захаас мөнгө татчаад төлж байгаа гэсэн үг. Ингээд дунджаар Төв банк нь 13% хүү төлөөд засгийн газар нь 15% хүү төлж байгааз тийм гоц. За тэгвэл ер нь Төв банкны төлөөд байгаа 13% хүү засгийн газрын төлөөд байгаа 15% хүү нөгөө талдаа хэн нэгэн рүү очно доо. Тэгнь хэдий хэн рүү очиад байгаа. Мөн үү? Тэр их төлөгдөд байгаа хүүнүүд хэн рүү очиад байгаа. Тэр хүүн дээрс чинь дээшээ дахиад энийг дамжуулан зээлдүүлж байгаа арилжааны банкуд маань өөрийнхөө ашиг үйл ажиллагааны зардлаа нэмээд тэгээд нөгөө зээл маань 25-аас 30% та болоод жирийн бизнес эрхэлж байгаа хүмүүс рүү очиж штэ. Тэгэхээр айлаас ирэхээр авдраа уух гээд байгаа маань өнөөдөр Монгол төр гэж байдаг бол засаг гэж байдаг бол яагаад өөрсдөө тусдаа мөнгөний бодлоготой байгаад өөрсдөө мөнгөний нийлүүлэлтээ хийхгүй тий валютын санд өгчөөд тэгээ валютын сангийн аргачлалаар анханасаа өөрсдөө энэ санхүүгийн зах дээр байгаа мөнгийг 15-аас доошгүй хувийн хүү төлж өөрсдөө аваад байгаа хиймлэр гэдэг ойлголт гарч ирж байгаа үст. Өөрөөр энэ бүх юмны чинь эмгэнэл чинь тэр гадаадын шууд хөрөнгө оруулалт янз бүрийн оюу толгой 5 толгоогоос илүү олон жил энэ 10-аас дээш хувийн хүүтэй Монгол банкны бодлогын хүү гэдэг нэртэй мөнгөө буцааж хүү төлж авдаг механизм засгийн газар 10-аас дээш хувийн хүүтэй мөн үү хүү төлөөд зах дээрээсээ бас мөнгөний татвар авчаад идэг өөрөө авчдаг энэ механизм маань өөрөө яг юунд хүргээд байгаа гэдгийг өнөөдөр харах хэрэгтэй байхгүй юу. Жишээ нь одоо ингээд сая тэр их хурлын зандаа хөнгөн их хурлын тэр Bloomberg-т өгч байгаа ярилцлагыг харахад чи тэр нэг 3-4 жилийн өмнө тайлбарлаад байсан нөгөө талаас нь одоо л нэг ойлгож байгаа янзтай байлаа шүү дээ. Тэгээд их тийм ухаантай маягаар ингэж тайлбарлаж байгаа байхгүй юу.
долларын ханш яагаад чангараад төгрөгийн ханш унаад байгаа юм бэ гэхээр манай гадаад худалдааны тэнцэл алдагдaltaа. Нэгэнт манай гадаад худалдааны тэнцэл буюу бидний экспорт хийж байгаа үнийн дүнгээс импорт хийж байгаа үнийн дүн нь хэтэрч байгаа учраас тэр зөрүү хэмжээгээр төгрөгийн ханшин доллартойгоо харьцаж унах нь зөв өө. Тэгэхээр энэ нэг талдаа энийг хэлж байгаа нь чид энэ 300 тайлбарлаад идэг. Манай өнөөдөр Америкуудын энэ долларын эзэдийн валютын сангийн авчирч бидэрт хийсэн байж байгаа санхүүгийн аргачлал бүртгэлийн тогтолцоо GDP гэд нэрлэдэг байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн нэргээд байгаа юм чинь гадаад худалдааны баланс үг ширээд байгааг баталж байгаа гэсэн үг байхгүй юу? Зөв байгаа ч тийм. Тэр зандаа хүүгийн хүүд саяны тэр өгүүлбэрээр өөрөө нэг баталгаажуулж байгаа. Тэгэхээр нэгэнт одоо манай жишээ нь энэ долларын ханш чангараад байгааг чинь гадаад худалдааны тэнцлийн зөрүүгээр юм байна. Гэнгүүт одоо нөхөр цаашаа өнөөдөр дахин харах хэрэгтэй байхгүй. Тэгвэл яагаад энэ гадаад худалдааны бүртгэлтэй манай дотоодын мөнгөний бодлогыг уяад байгаа юм гээд. Одоо манай тэрийг ойлгох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тийм үү? Ингээд гадаад худалдаагаа тусад нь валют гэдгийг нэг харж чадаад тэгээд дотоодтой мөнгөний бодлого тустай гэдгээ дахиад нэг харж чадчихад гадаад худалдааны алдагдал юм уу эсвэл нэмэх гарч байгаа дээр нь экспортынхаа барааныхаа урсгалаар юм уу импортын барааны гайлын татвар зохицуулдаг механизм руу орооч гэж 300 чивдэр бүрэлдээ тайлбарлаад байгаа. Тэр механизмын манер одоо дөнгөж нэг юм эхний шат руу ойлгож эхэлж гин гэсэн үг байхгүй юу? Ойлгож эхэлж гин гэсэн үг. За тэгэхээр яг өдөр тэгээ цаашдаа ойлгоод явна уу, яана уу тэгээд бид нар ямар тэрийг шийдэх юм биш. Өөрсдийнх нь ёстой заяа тавилан мэддэг мөн үү? Яг өнөөдрийн болоод байгаа хүмүүс бүр гайхаад байгаа нь төрийнхэн ч гайхаад байгаа, жирийн бизнес хийгээд урд нь нэг юм нь болоод идэг байсан хүмүүс хүртсүүлдэ нөгөө мөнгөгүй болоод эхэлж байна. Тэгвэл дээд гэж хэлэгдэх хамгийн дээдлэлт байж байгаа хамгийн том мөнгөний урсгал дээр хамгийн том гаднаас зээл авдаг, дотоодоос зээл авдаг. Янз бүрийн iPhone гэсэн тийм нэртэй гоё зээлийн бичлэгүүдийг өөрөөр хэлэгдэх компаниудаас эхэлж ингэж долларын бичлэгтэй компаниуд нь нураад тэгээд доошо тэрний доотлол нэг дунд тэгээд яг минийх болж जैन дэгээр нэг гадны нэг барааны дистрибьютор болсон ч үгүй юм уу нэг дэлгүүр ажилладаг ч үгүй юм уу тим инстанцтай ажилладаг гэсэн хүмүүст нь одоо нурж эхэлж штэ. Тэгэхээр энэний чинь гол эдрийн нураад байгаа юм чинь ямар нэгдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан ч үгүй юм уу тэрнээсээ илүү айлс ихээр авдраа авах гэж энэ дотор төлчин валютын сангийн Монгол банкаар дамжуулаад хийгээд өгсөн байж байгаа анханасаа хүн зээл өгдөгтөө өртөг өндөртөө санхүүжилт очоод нөгөө бизнес нь өөрөө тэр өртөг өндөртөө санхүүжилтийг аваад тэрийг төлөө цаана чүүтэй айтай нэг муу амь тарианы ашигтай байх үгүй юу гэдэг санхүүгийн тогтолцоо хийж өгчөөд тэгээд тэд нар дахиад тэндээс нь мултрах гэдсэн тохиолдолд төгрөгөөр олж байгаа орлогын 40% үнгүүдүүл доллартай болгож өгөөд ингээд давхар хэрчээд тэр 97 онд Азад хийсэн Латин Америкийн орнуудад тэрний өмнө дараах нь бас нэг хийсэн яг л тэр санхүүгийн аллах хийгээд байгаа байхгүй да. Санхүүгийн системээр нь дамжуулаад манайхыг алаад энэ аллагын чинь гол зорилго нь юу юм гэхээр сүүсээ зүгээр л монголчуудыг үнгүүдүүлж авах гэдэг байгаа байхгүй юу? Үнгүүдүүлж. Тэгэхээр одоо энэ нэрлэгдээд байгаа төр дээр байж байгаа хүмүүс энэ бизнесийн толгой хэсэгт том зээлэнд орсон, гүнзгий депресд орсон байж байгаа нь олигарх гэд нэрлэгдээд байгаа том компаниудын хувьд өнөөдөр аврал нь өөрөө өвөг дээдсийн үлдээс энэ муу сая 500 км авдаг тав газар нутаг маань. Дээд шим ертөнц болон доодох сав ертөнцтэйгөө дээр нь энэ дээр нь хөрхи төрдөө итгэсэн том компаниуд нь үнэхээр ажлын байр юу болгоод сайхан амжилттай байна гэдээ итгэхэд бас нэг олон жил дагаад нэг хэдрийгээ үзэн ядаад дайсагнаад явчаагүй 3 сая монголчууд ч байхгүй юу? Ард түмэн ч өөрөө. Тэгэхээр одоо энэ хизээс илүү чухал биднэрт тэр айл яцсэрхээр авдраа уух гэдэг нь юу гэхээр зөвхөн тэр нэг юм бийт байдлаараа биш. Авдраа уух гэдэг нь оюун санааны өвч гэсэн монголчууд бид нар энэ юун дээрээ нэгдэж болдог байсан. Монгол хүн гэж юу байсан? Ингээд оюун санааны нэгдэл төрөх. Оюун санааны нэгдэл төрөнгүүтээ буцаагаад энэ ахуй амьдрал, хамтын амьдралын нийгмийн байгууламжийнхаа нэгдэл рүү явах цагт ирчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хамгийн түрүүнд одоо яг тэр байж байгаа хэлээд байгаа мөнгө санхүүгийн тогтолцоог янзлаагүй цагт хамаагүй тэр инсайхнаар ахлуулсан хэсэг нь 5-7-гоо зураад дараа нь хамаагүй хүчрхийлж байгаад авдагдaltaч байсан оюутлогыг зурлаа гэд хичнээн оюут толгой зураад орж ирж байгаа доллар болгон өөрөө эргээд тийм ноён уулмуудаа бүгдийг угсан байсан ч орж ирж байгаа доллар болгон энэ чинь ингээд бүр ингээд яраал нь цоорхоо юу ч хийсэн гойжулчдаг буцаа гараад доллар болоод гараа явчихдаг тийм санхүүгийн механизм донд хийсэн доллар болгон өшөө бидний өрийг нэмэгдүүлж
Өшөө хямраллууд аваачих واخгүй юу? Аа тэрийг олон өгөөдөө. Тийм. А тэгээ энэ дээр дахиад чи өдөр их олон жил ярьсан шүү дээ. Төв банк гэдэг бол үндсэн хуулийн бус үндсэн хуулийг зөрчсөн институт ээ. Тэгээд Монголын төр төлөөсөө хянагддаггүй. Ганцхан тэр хуулиараа төвлөрийн доктортой байдлыг хангана гэдэг тийм хариуцлага хүлээдэг юм шиг тийм удаа юм шиг мөртлөө тий. Тэгсэн мөртлөө төвлөрийн тэрийг хязгаарч хангаж байгаагүй, хариуцж байгаагүй, хариуцлага хүлээж байгаагүй. А яг энийг яриад эхлэхээр тухайн үеийн төв банкыг толгойлж байгаа үнэтэй нэг тийм дайсагнаж байгаа юм шиг болчих гээд байдаг. А төв банкны асуудлыг яриад эхлэнгუთ нөгөө чи их хурлын харьяа байгууллага болж хувирчдаг хуулиараа. А их хурлын харьяа байгууллага байсныг дараа нь нөгөө алдартай 2007 оны нямд оржийн бат өөрөө санаачилж боловсруулж батлуулж авдаг хуулиар өөрөө их хурлын дарга багтаа шүү дээ. Их хурлын даргыг мэдлэх болсон бүр. Тэгэхээр өнөөдөр энэ бүх хариуцлагыг тэр хуулийг мэдсээр байж иж. Мөн үү? Өөрөө тэрийг ашиглаад байгаад байгаа замдаа хүүгийн инх бол дүүрэх болчиход байгаа байхгүй хариуцлага нь. Их хурлын гишүүд нь биш. Мөн үү? Тэр уган замдаа хүүгийн инх бол энийг тэр хуулиа үзээд өөр дөр нэрцэн хариуцлагаар нь тэгээд тэрнийг ирээд янз янзын либерал онол яриад өдрөөс өдөрт өөрийн хамтдаа тэр асал аюултай юм доо ангалдуу чирж унгаад байгаа тэр хүмүүсийн яриагаар биш бас эрүүл Монгол ухаанаар өөрөө бодоод саяны хэлдэг шиг нэг хэдэн жилийн дэлхийн том болсон энэ санхүүгийн продуктуудыг хийж тухайн улсуудыг колоничилж авсан болон колоничилж байгаа процессүүдийг сайн хараад тэгээд тэр айлаас ирэхээр авдраа уух гэдэг зарчмаар манер тэр одоо манай уянгагийн тэр чуулган дээр хэлээд байгаа энэ өнөөдрийн нэг том санхүүгийн хямрал бол тэдэн тэр нэг олигархид нэрлэгдээд байгаа компаниуд, банкуд тэдний асуудал биш ээ. Энэ бол нийт Монголын ард түмний зовлон болж хөрчээд байна гэдгийг ойлгох байхгүй юу. Тэгэхээр өөрөлд одоо шинэ жишээлээд хэлэхэд хэдэн том банкуд нь шүү дээ. Худалдаа хөгжил, голомт банк, хаан банк ч гэдэм үү. Тэрний эзэдүүд. Дээр нэг МСС одоо юу гэдэг нь тэр нямтааш шунглаа энэ гэдэг байгаа хэдэн том компаниуд гэж бодъё л доо. Эдгээр бүгд нийлээд тэгээд дээр нь саяны энэ байж байгаа юмыг харчаад тэгээд энэ Монгол банк санхүүгийн системийг эдгээр ард түмэнтэйгээ нийлж байгаа засч чадвал эдгэрт өөрсдөд нь хүртэл аюулгүй ашигтай сайн хувилбар байхгүй юу?